Сайн байцгаана уу. Ногоо Монгол мад тарих календар өнөөдөр улаас модыг хэрхэн тариалах үржүүлэх тухай танилцуулах болтглээ. Улаас нь хар улаас, цагаан улаас, ногоон улаас гэсэн төрлүүдтэй байдаг. Хурдан ургалтай, амьдрах чадвар сайтай мод бөгөөд сойрон газрын ногоон байгууламжийг тохиромжтой мод юм аа. Энэ мод нь агаар цэвэржүүлэх, хөрсний илэгдлийг бууруулах, салхи хаах зэрэг олон талын ач холбогдолтой. Улаас модны тархалтын хувьд хотын сойрон газрын ногоон байгууламжид өргөн тархсан голын эрэг хөндий намгархах газрын сайн урган Монгол орны ихэнх хүс нутагт ургах боломжтой үржүүлэхэд тохиромжтой мод юм аа. Улаас модыг мөчрөөр болон үрээр шилжүүлэн сулгах, үржүүлэх боломжтой мод юм аа. Үрээр тариалах тухай та бүхэндээ танилцуулъя. Үрийг цуглуулах. Улаасны өр нь хаврын сүүлээс зуны ихэн хүртэл боловсрон, өр нь хөвөн мэт зөөлөн бүрхүүлтэй байдаг тул салхинд амархан эсдэг. Үрийг шинэ байх үед нь цуглуулж хатаалгүйгээр шууд сулгавал соёолох чадвар нь өндөр байдаг. Үрийг бэлтгэх. Үрийг хөвөн бүрхүүлээс нь ялгаж авна. Шинээр нь тарихгүй бол сэрүүн хуурай нөхцөлд хадгалж болно. Гэхдээ ихэнх улаасны өр удаан толвол соёолох чадвараа алддаг. Хөрсний бэлтгэл. Хөрс нь чийг барих чадвартай, үржил шимтэг, хөнгөн бүтэцтэй байх ёстой. Элс, хар шороо ялзамгийг тэнцүү харьцаатай хольж хөрсийг бэлтгэн. Хөрсийг тарихаас өмнө бага зэрэг чигшүүлэн зөөлөн усалж өгнө. Үр тарих. Улаасны үрийг гүн болж болохгүй. Зөвхөн хөрсний гадарга дээр цацна. Дээрээс нь маш нимгэн шороогоор хучиж цацагдсан үрийг салхинд хийсгээс хамгаална. Чигшил сайн барихын тулд гадаргууг галгаруутаар хучиж дулаан газар байрлуулна. Арчилгаа. Чигшил. Хөрс хатгаас сэргийлж өдөр бүр шүршиж услана. Зөөлөн усалгаа хийн. Нар сарнисан гэрэлтэй орчинд байлгана. Шулуун нарны тусгалд хатаахгүй байх хэрэгтэй гэсэн. Соёололт нь 1-2 хоногийн дотор явагдана. Суулгач шилжүүлэн тарих. Үрээр ургасан суулгацыг 5-10 см өндөртэй болморч том савнд эсвэл гадаа хөрсөн шилжүүлэн тарина. Шилжүүлсэний дараа салхинаас хамгаалж тогтмол услана. Гэхдээ их усалж болохгүй. Арчилгаа. Чигшил хөрс хатгаас сэргийлж өдөр бүр шүршиж услана. Нар сарнисан гэрэлтэй орчинд байлгана. Шулуун нарны тусгалд хатаахгүй байх хэрэгтэй. Соёололт 1-2 хоногийн дотор соёолдог шинэ ургацын үр. Шинэ үрийн хувьд рүүгээ хадгалж исэн үр бол илүү удаан ургана. Улаасны үр хурдан соёолдогч удаан хадгалвал соёололт нь мууддаг тул аль болох шинэ үрээр тарих нь чухлаа. Үрээр тарьсан мод эхний хэдэн жил удаан ургадаг. Харин мөчрөөр үржүүлвэл хурдан томордно. Хэрэв та хурдан ургуулсыг хүсч байвал мөчрөөр үржүүлээрэй гэж зөвлөх байна. Мөчрөөр үржүүлэх арга. Мөчрөөр үржүүлэх нь хамгийн үр дүнтэй хурдан арга юм. Энэ аргыг аргаар үржүүлбэл 1-2 жилийн дотор том мод болж ургадаг. Мөчир сонгохдоо хавар 4-5 сар эсвэл намар 9-10 сард улаасны навч гүйцэд ургахаас өмнө эсвэл унахаас өмнө тарих нь хамгийн тохиромжтой. 1-2 жилийн настай эрүүл шулуун 30-50 см урттай мөчир сонгоно. Диаметр нь 1-2 см байх нь хамгийн тохиромжтой байдаг. Мөчрийг бэлтгэхдээ тайрсан мөчрийг доод талыг 45 градусын өнцгөр, дээд талыг нь шулуун тайрч болно. Доод үзүүрийг усанд 12-24 цаг байлгаж үндэслэлтийг нэмэгдүүлж болно. Усанд байлгахдаа зөгийн бал гэх мэт бордоогоор бусаа бордно. Хөрс бэлтгэх. Чийг сайн барьдаг хөнгөн үржил шимтэн хөрс сонгоно. Хар шороо, элс, ялцмаг зэргийг тэнцүү хэмжээтэйгээр хольж хөрсийг бэлтгэх. Газар тарих бол газар ухаж
30-аас 40 см-ийг нөх гаргана. Суулгах мөчрийг хөрсөнд 3:1 хэмжээтэйг нь суулгана. Мөчир хэвтэй биш босоо байлгана. Усалсны дараа зөөлөн хөрсөөр дарж тогтооно. Нарнаас хамгаалж эхний 1-2 7 хоногт сэрүүн газар хадгална. Арчилгаа, чийгшил хөрсийг тогтмол чигтэй байлгана. Гэхэд тусалж болохгүй. Ялцарна. Нарны хурц гэрэлд шууд гарахгүй ааж мардасгана. Үндэслэлт нь 2-оос 4-7 хоногийн дараа үндэс гарч ирнэ. Шилжүүлэн суулгахаар бол 6-аас 12 сар ургасны дараа үндэслэн суулгацыг байнгын газар шилжүүлж болно. За зөвлөмж хэрвээ мөчир усанд үндэслүүлэх гэж байвал усыг 2-оос 3 хоногт нэг удаа сэлнэ. Шинэ тарьсан мөчрийг салхинаас хамгаална. Үндэс гарсны дараа үржил шимтэй бордоо өгвөл хурдан ургана. Давуу талууд: хурдан ургадаг, 1-2 жилд мод хэлбэрээ олно. Үрээр тарьсахаас илүү амархан, баталгаатай ургадаг. Их модны чанарыг хадгалсан юм байдаг. За экологийн ач холбогдол: агаарыг цэвэршүүлнэ, хөрсний илэгдлийг багасгах нь, ногоон байгууламжийн үр гүйцэтгэх нь. Эдийн засгийн ач холбогдол: барилга, модон идэл, цаасны үйлдвэрт ашиглана. Салхи хаах, усны хамгаалтанд ашиглана. За хүний эрүүл мэндийн ач холбогдол: сүүдэр амралтын газрын бүсийг бүрдүүлнэ. Орчны тоосчлтыг багасгана. За улиас модны сонирхолтой тохиолдол баримтууд байдаг бахна. Судалгаа байдаг бахна. Улиасны нас нь 100 хүртэл жил хүрч болох ба хамгийн хурдан ургадаг модны нэг юм. Нэг том улиас жилд 40 кг тоос цоршуулж агаарыг цэвэршүүлдэг. Улиасыг салхинаас хамгаалах зорилгоор байшингийн эргэн тойронд тарвал өвөл дулаан 100 сэрүүн байхад нөлөөлдөг. За улиас модыг Монгол орнд тарьж ургуулж байсан хариу их туршлагатай биднээс 1950-аад оноос эхэлэлтэй тэр үед улсын хэмжээнд мод үржүүлэхийн газрыг байгуулж хот тосгон уур ухаан бүсүүдийг нойжуулах зорилгоор тарьж эхэлсэн. Тухайлбал Улиастай Монголын эрэг 1960-аад онд мод үржүүлэх станц байгуулж хотын ногооруулах ажил хийгдсэн. Дархан уул аймагт 1970-аад оноос хойш шинжлэх ухааны үзэлтэйгээр улиасыг тарьж салхины хаалт болгон ашигласан. Улаанбаатар хотын зүүн бүс 1980-аад онд суурьшлийн бусыг хамгаалахын тулд улиасыг өргөн тарьсан. Өнөөдөр эдгээр моднууд нь хотын уур амьсгалыг зөөлрүүлэхэд ихээхэн үр гүйцэтгэж байна. За улиас модыг тарьснараа улиас мод нь хурдан ургалтай, олон талын ач холбогдолтой мод юм. Хот суурин газрын ногоон байгууламжид өргөн ашиглах боломжтой тул зөв аргаар тарих нь, арчилах нь ач холбогдолтой чухал байдаг. За бидний танилцуулгыг хүлээн авсан та бүхэнд баярлалаа. Мод тарих календарыг төлөвлөгөөний дагуу оруулсан. За урьдчилантай календараа та бүхэн худалдаа авч захиалж хэрэглээрэй, ашиглаарай. Бидний YouTube хуудсыг дагаж илүү олон мод тарих аргачлалыг сонирхоорой. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.